Тэгэхээр хүний суралцсан гэдэг үндсэн ойлголт бол өөрөө хийдэгт байд юм байна. Өөрөөр хэлбэл хүнээр хилүүлээд байдагтай биш. Хүн яавал хамгийн сайн сурдаг вэ? Хизээ өөрт нь хоногч үлддэг вэ? Хизээ тэрийгэ дараа нь илэрхийлж чаддаг тийм шинжлэх ухааныг өөрийн болгож чаддсан бэ гэхлээр өөрөө хийсэн тохиолдолт юм байна. Тэгэхээр авиас хөтөлбөр, ном хөтөлбөр бол хүүхэд болгон хийж чадна гэдгийг нотлоход зориулагдсан. Хүүхэд болгон чадна. Одоо бол хуучин ингээд дуулдаг хүүхэд тустай байлаа, хөгжим тоглодог хүүхэд тустай байлаа. Ер нь хөгжмийн авьяастай хүн гэж хэцөөхөн юм шигээр бид төсөөлдөг байлаа да. Одоо бол 100, 200, 300 гараа хамтлаг болоод хөгжим тоглоно. Хөгжим тоглоно гэдэг бол одоо бидний хүүхэд байхад юм уу 12 он хүртэл тусгай хүний хийдэг ажил байсан бол одоо хүний зүгээр нэг хоол идэгтэй адилхан, ном уншдагтай адилхан, гимнастик хийдэгтэй адилхан хийж болох зүйл. А тэрийг төгсгийнэ гэдэг бол мэдээж олон 10 цаг, олон мянган цагийн давтлага бол хэрэгтэй л. Ямар ч байсан бид энэ хөтөлбөрүүдээр юу ойлгуулсан бэ гэхээр багш нартаа хүүхэд бүрчин хөгжиж болно гэдгийг ойлгоо. Энэ жилээс бол дэвтэрсэн ажил ба эсвэл өмнөх жилээс эхэлсэн байна уу? Тэгэхээр энэ бол би түрүүн хэллээ шүү дээ 12 оны хичээлийн энэ жилээс эхэлсэн. 12 оны 9 сарын 1-ээс эхлээд бид нар авиас хөтөлбөр гэж Монгол даяар зарлаад хүүхдүүдийг гадуур тэндэг хийх юмгүй тэ гэртээ хоргоддог компьютер тоглоомоос өөр зүйлгүй нөхөрлөх зүйл алга гэдэг энэ зүйлсээс хүүхдүүд аврахын тулд миний хүүхдүүд төрөл бүрийн авиас хүнд байдаг юм аа. Энэ авиасыг чинь хөгжүүлэх дугуйлан секцийг эхлүүлье. За энд багш нар орооч. Өөрөө хөгжим тоглож чаддгүй мөртлөө хөгжмийн секц ажиллаулдаг багш байна. А тэр багш тэр дугуйлан ажиллуулахдаа юу хийх вэ? Хүүхдүүдээрээ тоглох. А мэддэг нь бол өөрөө тоглоод байна. А мэдэхгүй нь бол үндсэндээ хүн хөгжим яаж сурдаг вэ гэдгийг судлангаа хүүхдүүдээрээ хийлгээд ингэ явчихна. Нэгвэр хэлбэл 12 оноос эхлээд багш нар ямар концепт бидэнтэй нийлж гаргаж ирсэн бэ гэхээр хүний суралцахгүй гэдэг бол үйл дээр тогтдог юм байна. Хийдэг юм байна. Жишээлбэл хадлан хадаж сурна гэдэг бол хадаж ээж сурдаг юм. Сакс тоглож сурна гэдэг бол сакс бөмбөг шидэж ээж сурдаг юм. Хөл бөмбөг сурна гэдэг өшгөлжээ сурдаг юм. Түүнээс зүгээр зурагт үзээд хөл бөмбөг сурчлаа гэдэг юм байна. Тийм ээ? Яг энэ шиг тоо бодно гэдэг бол бодожээ сурдаг юм байна. Физик бол туршилт хийжээ сурдаг юм байна. Геометр бол зургийн зураад өнцгийг нь томьёолыг гаргаж сурдаг юм. Түүнээс багш самбар дээр зурлаа ийм арга байдгийн Пифагорын теорем гэж ийм теорем байдгийн алиминий хөвгтөд тогтоогоод аваа. Ингэснээр сурдаг юм байна. Зүгээр л цээжлэл өнгөрдөг. А тэгээд аль нэг газар нь цээжилж чадаагүй хэсэг аль нэг газар орхигдохоор тухайн хүүхэд сайн сурдаг нь муу болдог. А өөрөө хийгээд байсан хүүхэд муу сурч ясныг энд сайн болдог ч. Тийм учраас суралцсан гэдэг энэ процесс бол хүн хөгжинэ гэдэг процесс бол хүн өөрөө хийдэгтэй оршдог юм байна гэдгийг Монголын бүх багш нар ойлголцоод харин хүүхдэрээ хийлэгдэг тэр хөтөлбөрийг яаж гаргаж ирэх вэ гэдэг ажлыг л 12 оноос эхэллээ шүү дээ. Тэгээ 13 онд баг боловсрал нь явлаа, 14 онд баг боловсралаа давтлаа, дунд боловсрал руугаа орлоо. Тэрний хажуугаар бусдын зүгээр байгаа. Бүх багш нар ерөнхийдөө би арга барьлаа. Сургалтынхаа арга зүй хэдийгээр хөтөлбөр хуучин ч гэсэн би одоо хичээл заах процессоо өөрчилъё. Монгол даяар 4 жил өрнөж байгаа хөдөлгөөн байхгүй. Би хичээл заах энэ аргаа өөрчилье. Би яриад байхдаа гол нь биш юм байна. Миний хүүхдүүд хийхтэй л гол нь юм байна. Нэгээс 5 дугаар ангийг дүн тавихыг болиулдаг чинь 12 он шүү дээ. Дүн тавихаа болчихоор хүүхдүүд урам ороод эхэлж байна. Тэгэхгүй бол 1-р ангийн хүүхдийг яагаад ч одоо 2 сарын дараа муу тавиад тэр чинь тэгэл муугийн игнэнд оруулаад энэнд бол сайныг нь сайн гэж магтаад бие тоолгоод хүүхдүүдийг одоо 12 Олимпиад уралдааныг бол 12 оноос эхлээд хаасан. Энэ бүх бодлого ингээд би ингээд энэ хийсэн бүх ажлаа ярих юм бол ийм зузаан ном 4 5 байна л да. Тийм учраас би зөвхөн багцлах гол нөгөө агуулгыг ярьж байхгүй.